За сайн байцгаана уу Золбоо TV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өмнөх бичлэгээрээ бүгдээрээ нарциссист найз охин, эхнэр, ээжийн талаар үзсэн бол өнөөдөр бүгдээрээ нарциссист найз залуу, нарциссист нөхөр, нарциссист аавын талаар үзэх болно. Тэгэхээр Солонгосын сэтгэл зүйчид нарциссист хүн гэж үздэггүй, нарциссист эрэгтэй, нарциссист эмэгтэй гэж тус-тусад нь үздэг нь надад маш их таалагдсан л да. Яагаад вэ гэхээр эрэгтэй хүний зан авир, зан чанар нэг өөр, эмэгтэй хүмүүсийн зан авир, зан чанар нийтлэхээр нэг өөр байдаг шүү дээ. Тэгээ 10 гаруй Солонгос сэтгэл зүйчдийн нарциссист найз залуу нөхөр аавын талаар ярьсан бичлэгийг та бүхэндээ орчуулж хүргэх гэж байна. Тэгэхээр бид нэр мэдхгүйгээсээ болоод алддаг. Мэдээд авчих юм бол урьдчилан сэргийлэх боломжтой болно шүү дээ. Тэгэхээр маш олон эмэгтэйчүүд өнөөдөр нарциссист эрэгтэй хүнтэй уулзраад дотроо чимээгүй өвдөж шаналж зовж яваа. Тэгэхээр энэ бичлэгийг та бүхнийг заавал дуустал нь үзээрэй гэж хүсмээр байна. Та бүхэн энэ бичлэгийг үзээд маш их зүйлийг ойлгож авах болно. За тэгвэл бүгдээрээ бичлэг рүү гарцгаая. За тэгэхээр нарциссист эрэгтэй гэж яг ямар эрэгтэй хүнийг хэлдэг юм бэ? Зарим эрчүүд анхандаа үнэхээр төгс юм шиг харагдаж чаддаг. Халамжтай, хайртай, намайг хинээс ч илүү ойлгодог юм шиг. Чи бол миний хувь тавилан, би чамайг жаргаа нэтэр гэж хэлж хагаад өөрийн болгож авчаад жинхэнэ төрхөө айжмаар харуулж өөрийн иргэшээлд эмэгтэй хүнийг оруулж авдаг. Хэрвээ та өөртөө эргэлздэг, айцтай, өөрийгөө буруутгадаг, ямар ч хүсэлгүй би яагаад ийм өөр хүн болчих вэ? Би угаасаа ийм арчаагүй хүн байсан болов уу? Би хитрхи эмзэглээд байгаа юм болов уу? Гэх мэт өөрийгөө буруутгаж байгаа бол үүний цаана олон тохиолдолд нэг төрлийн эрэгтэй байдаг. Тэр бол нарциссист эрэгтэй. 7 ГБ-аас дээш дата аваад 50 ГБ хүртэлх датаг бэлгэн дагаарай. Data Plus. Unity-ийн хаврын дата урамшуулалт дуусахад цөөхөн хоног үлдлээ. Та 7 ГБ ба түүнээс дээш дата багц идэвхжүүлээд 50 ГБ хүртэлх дата бэлгэнд аваарай. Жишээ нь та 7 ГБ дата авбал 5 ГБ, 22 ГБ дата авбал 20 ГБ дата бэлгэнд авах боломжтой. Unity болон Toki app гээд дурын дижитал сувгасаа датагаа аваад бэлгээ аваарай. Дата бэлгэхдээ Data Plus урамшуулалт 4 сарын 20 хүртэл үргэлжлэнэ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. За эхлээд нэг зүйлийг маш тодорхой хэлмээр байна. Нарциссист гэдэг нь зүгээр л нэг өөрийгөө хайрладаг эсвэл өөртөө итгэлтэй хүнийг хэлэхгүй. Өөрийгөө хөгжүүлэх гэж хичээдэг, өөрийгөө үнэлдэг хүн бол нарциссист хүн биш шүү. Нарциссист хүн гэдэг зөвхөн өөрийгөө төвд тавьж бусад хүнийг өөрийнхөө хэрэгцээг хангах хэрэгсэл гэж хардаг. Хайрыг харилцаа биш, хяналт, баталгаа, өөрийг нь тижээх тижээл, өөрийн үн цэнийг батлах тол, өөрийн хоосрлыг дүүргэх сав, өөрийн хүсснээрээ хөдөлгөх объект гэж хардаг. Энэ зүгээр намайг дүгийлгэж товоолгох зүгээр л нэг хэрэгсэл гэж хардаг гэдээ ойлгочиход болно. За эхлээд нарциссист эрэгтэй эмэгтэй хүн рүү яаж ойртдог вэ? Дараа нь үерхлийн үед ямар зан авир гаргадаг вэ? Нөхөр болсон үедээ эхнэрээ яаж дарамталдаг вэ? Нарциссист эрэгтэйтэй хамт амьдарч байгаа эмэгтэйд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Саасны дараа яагаад бүх зүйл дуустдаггүй вэ? Яагаад зарим эмэгтэйчүүд ийм хүнд дахин татагдаад идэг юм болов? Тэгэхээр хамгийн сүүлд энэ бүхний маш гүн үндэс болж үлддэг нэг сэдэв болох нарциссист аав охиныхоо амьдралд ямар мөр үлдээдэг вэ гэдгийг маш тодорхой үздэсгэх болно. Хамгийн нэгт нарциссист эрэгтэй гэж яг хин юм бэ? Нарциссист эрэгтэй гэдэг нь өөрийн хүсэл, хэрэгцээ, сэтгэл ханамж, дүр төрх, үнэлэмжийг бусдынхаас үргэлж дээгүүр тавьдаг хүнийг хэлдэг. Түүний хувьд бусад хүмүүс тэр дундаа хамгийн ойрын хүн нь хүртэл өөрийнхөө сэтгэлийн хэрэгцээг хангах хэрэгсэл болдог. Нарциссист эрчүүдэд байдаг нийтлэг шинжүүд гэвэл өөрийгөө бүхний төв, онцгой, дээгүүр гэж боддог, байнгын магтаал, анхаарал, баталгаа хүсдэг, бусдын мэдрэмжийг ойлгох, хүндлэх чадвар нь сул. Бурууга хүлээх чадвар маш муу. Шүүмжлэл даадаггүй, худлаа ярьдаг, мушигдаг, өөртөө ашигтайгаар бодит байдлыг эргүүлэх чадвартай, бусдыг удирдах, хамааралтай байлгах сонирхолтой, харилцаанд тэгш байдал биш давуу байр суурийг хүсдэг. Гаднаа маш өөртөө итгэлтэй, сүртэй, бардам, хүчтэй харагдавч дотор нь жинхэнэ сул дорой эрэгтэй хүн нуугдж идэг. За иймэрхүү ирчүүд дийлэнх тохиолдолд өөрөөсөө сул дорой нэгнийг дээрлэхэж эмэгтэй хүнд хүч бираа гаргадаг. Хүчгүй сул дорой нэгнийг удирдах, доош нь хийж, хяналтандаа оруулж өөртөө хамааралтай болгож байж л хүчтэй мэдрэмж авдаг. Өөрөөр хэлбэл өөрийн үн цэнийг дотроосоо мэдэрч чаддгүй болохоор өөр хүний дээр гарч иж өөрийнхөө оршихуйг
мэдэрч амьдрдаг гэсэн үг. За хоёрт нарциссист эрэгтэй анх эмэгтэй хүн рүү яаж ойртдог вэ? Эндээс л хамгийн их хүмүүс төрөлддөг. Нарциссист эрчүүд дийлэнх нь муухай харагддаггүй. Яриа сайтай, ам фигүр, чихэн дээр нь жинхэнэ цэцэг ургуулж бусдын анхаарлыг татах чадвартай, өөртөө итгэлтэй харагддаг. Эмэгтэй хүний сэтгэлийг яаж татхаа маш сайн мэддэг. Тэд чадвартай, авьяастай, нийгэмд амжилттай явах тохиолдол их бий. Тэд сул дорой нэгнийг маш сайн олж чаддаг. Таны доторх ганцаардал, хайрлуулах хүсэл, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээг үнэртээд яг тэр хэсэг рүү хүчтэй орж ирч чаддаг. За анх танилцаад удаагүй багт чи миний хайж байсан хүн байна. Би чам шиг хүнтэй анх удаа уулзж байна. Чи бол миний мөрөөдлийн эмэгтэй. Би чамтай гэрэлмээр байна. Чи миний амьдралд орж ирснээр бүх зүйл өөрчлөгдлөө гэд нарциссист дэрийн 13 мэхээ ашиглаж эхэлдэг. За тэгээд бэлэг сэлт авч өгн халамжилж байгаа дүр үзүүлж маш хурдан сэтгэлийг нь эзэмдэж чаддаг. За тэгээд юу ч болоогүй байхад ирээдүйн тухай яриад л би чамайг жаргаана, гарт чинь усч хүрхэхгүй гэдэл уйрааж өгнө. За энийг сэтгэл зүйд юу гэдэг юм бэ гэхээр хайрын бөмбөгдөлт гэж нэрлэдэг юм байна. Анхаарал, халамж, хайр, магтаал дотносох орлогоор эмэгтэй сэтгэлийг хөдөлгөж өөртөө баг багаар тасгадаг гэсэн үг. За энэ үед орхинд орсон эмэгтэйчүүд нь ямар хариу үйлдэл үзүүлдэг юм бэ гэхээр энэ хүн намайг үнэхээр ойлгож байна. Би ийм хайр өмнө нь мэдэрч байгаагүй. Энэ нөгөө хилээд идэг заяаны хайн зам дээр гэдэг нь юм болов уу гэж бодож эхэлтгэ. Бүсгүйчүүдээ эндээс нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй шүү. Тэр таныг жинхнээсээ халамжлаад, хайрлаад ойлгоод байгаа юм биш ээ. Зүгээр л яаж өөрийн болгож аваад амтрахын идэх вэ гэж бодож байгаа. Тэгэхээр иймэрхүү зүйлд хууртаж болохгүй шүү. За зарим нарциссист эрчүүд маш хурдан өөрийнхөө гүн шарах, гэр бүлийн асуудал, урд нь өөрийг нь хинч ойлгоогүй тухайга ярьж эхэлдэг. Би хинт ч ингэж ярьж байгаагүй. Яагаад ч юм чамд л энэ бүхнийг яриад ах юм? Чи л намайг сонсдог гэдэл энэ бүх үйл явдал явагдсны дараа эмэгтэй дотор хоёр мэдрэмж зэрэг төрдөг гинэ. Би энэ хүний хувьд онцгой хүн юм байна. Хоёрт энэ хүнийг би ойлгож аварч эдгэж магадгүй гэсэн мэдрэмж. Ялангуяа бага насндаа магтаалыг хайр гэж ойлгосон, ямар нэг сайн юм хийж л хайрлуулна гэсэн ойлголттой бусдад тааруулж, аварч гэр бүлийн уур амьсгалыг авч явж сурсан эмэгтэйчүүд нарциссист эрэгтэйд маш амархан татагддаг. Тэгэхээр эрүүл харилцааны эхлэл гэдэг бие биедээ цаг хугацааг өгч хит бие биенээ яаруулахгүй, дарамтанд оруулахгүй, ажиглаж явсаар аажмаар итгэлцэл үүсдэг. Харин таныг хайрлах бус ямар нэг хэрэгцээ гэж харж байгаа эр хүн бол бүх зүйлийг маш хурдан явуулах орлого хийн. Тэгэхээр бүсгүйчүүдээ эрэгтэй хүнийг таньж мэдхийн тулд удаан хугацаанд ажиглах хэрэгтэй. Удаан хугацаанд дотн харилцаанд орлоггүй үерхэж тэр хүнийгээ яг ямар хүн гэдгийг нь судалж, анзаарч мэдэх хэрэгтэй. Нарциссист эрэгтэй хүн бол яах нь вэ? Янз бүрийн арга хэрэглэлтэй чихэн дээр нь цэцэг ургуулаад янз бүрийн хоолны бэлгэсэлт авч өгөө. Тэгээ болохгүй бол тэр хүний яг дотоод уг хүн нь гарч ирнэ штэ. Тэгээ та хэрвээ үгэнд нь орохгүй бол баг багаар ууралж нөгөө доторх хүн нь гарч ирнэ штэ. Тэр үед за энэ нэг иймэрхүү нөхөр байна. Энэ зүгээр л надтай те унтаж шивтэх гээд уулзж байгаа юм байна. Намайг зүгээр л нэг те нэг өдрийн хүн одоо зөв хэсэг хугацаанд уулзах эмэгтэйгээр харсан байна гэл тэр хүний шууд хаях хэрэгтэй байхгүй. Тэр үнэ шууд холдох хэрэгтэй. За 3-т үерхлийн үед нарциссист эрэгтэй яаж өөрчлөгддөг вэ? Ихэнх бүсгүйчүүдийн гаргадаг алдаа. Анх ийм хүн байгаагүй дээ. Эхлээд уулзахад ямар гоё зөөлөн хүн байсан гэж сүүлийн үед яагаад надад ингэж хандаад байгаа юм болоо? Үнэн дээр тэр хүн чинь өөрчлөгдөөгүй. Харин эхний үе шат нь дууссан гэсэн үг. Таныг аль хэдийн өөрийнхөө болгоод авцсан биз дээ. Та аль хэдийн түүнд итгэл, сэтгэл, бие өгчихсөн байна. Одоо таныг холдохгүй иргэшээлдээ оруулсан гэдгийг мэдж байгаа. Тэгмэгц түүний дараагийн үе шат болох өөрийн дүрмийг танд тулгаж эхэлдэг. Хайр гэдэг ийм байх ёстой. Жинхэнэ хайртай хүн ингэдэм юм аа. Надад хайртай юм бол намайг ойлго. Надад хайртай юм бол энийг чи заавал хийх ёстой. Энэ бүхэн чиний төлөө хийж байгаамаа. Би чамайг хамгаалах гээд байна. За энэ бүгдийг гаднаас нь харах юм бол хайртай, халамжтай, санаа тавьж байгаа юм шиг харагдаж байгаа боловч баг багаар өөрийн хүслийг биелүүлэх хяналтаа тавьж байгаамаа. За тэгээд цаг тутамд холбоо барихыг шаардна, хинтээ уулзаж байгааг чинь асууна, найз нөхдийг чинь холдуулна, эрэгтэй найзтай байхыг огт зөвшөөрөхгүй. Хит задгаа хувцсыг чинь шүүмжилж эхэлнэ. Чи надад ээгүүрхээ одоо ингэлдэ тэгэлдэ те. Надад арайд энэ богинохын юм өмсөд байгаа юм шүү. За тэгээд амьдралын чинь хэв маягийг өөрчлөх гэж оролдоно. Хайртай юм бол ингэж хий гэж дарамтлагдаг. Энэ бүх зүйл хайрын нэрээр явж байгаа ч үнэндээ чи миний хүсснээр байх ёстой гэсэн хяналт шаардлага тавьж байгаамаа. Эхэндээ таны зан авир, сонирхол, онцлог төрх, амьдралын хэв маягийг сайшааж, магтаж, биширж байсан хүн хэсэг хугацааны дараа яг тэр зүйлсийг чинь шүүмжилж эхэлдэг. Яагаад ийм юм хийгээд байгаа юм бэ?
Ийм хоббитой хүн надад тохирохгүй. Чи арай эмгтээлэг баймаар байна. Чи хит эмзэг байна. Тайван байж болдоггүй мүү? Чи бие галбиртай анхаарал та, жоохон турал та, дасгал хөдөлгөөн хийлдэ. Чи ингэж ярьж болохгүй. Чи наад ажилласаа гар. Бүгдийг өөрийн өнцгөөсөө харж зөвхөн өөрийн хүсэлд тааруулж эхэлдэг. Гэхдээ эндээс нэг зүйлийг ялгаж салгах хэрэгтэй шүү бүсгүүчүүдээ. Үнэхээр найз охиндоо их нэртэй санаа тавиа те. Дасгал хөдөлгөөн хий, турий, хоёлоо гарыг те. Ингээ тгийг санаа тавиад үнэхээр тэр найз охин тэр хүнийг бодоод ярьж байгаа ирчүүд байдэн шүү. Тэгэхээр үнэхээр найз охиндоо их нэртэй яг өөрт нь санаа тавиад хэлж байгаа үгийг чи юм нарцист юм байна. Ягаад надад шаардлага тавиад байгаа юм гээд хэрэлдээд унаа. За яг иймэрхүү шаардлага тавиад ирэх үед эмэгтэй хүн би жоохон хичээвэл, би жоохон өөрчлөгдвөл энэ хүн буцаад анхны шигэ намайг хайрлах болов гэж андуурч эхэлдэг. За ингээд өөрийгөө хайрлуулахын тулд өөрчлөгдөж нөгөө хүндээ тааруулж амьдарч эхэлнэ. Гэвч энд маш харгас үнэн байгаа. Асуудал нь таны өөрчлөгдөх хэсэгтэр биш ээ. Асуудал нь тэр таны хизээж хангалттай гэж мэдрүүлэхгүй систем рүү оруулж өөрөөсөө холдуулахгүй хяналт тавьж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Та нарциссист эрэгтэй хүний хажуу талаа бол 1000 хичээгээд 1000 өөрчлөгдөөд тэр хүний сэтгэлийг нь хангаж чадахгүй. Эхэндээ таныг тэнгэр тултал магтажсэн бол дараа нь таны хамгийн эмзэг хэсгүүдийг онилж эхэлнэ. Гадаа төрх, жин, ярианы өнгө аяс, ажил, мэдлэг боловсрол, бэлгийн амьдрал, гэр бүл, найз нөхөд, мөрөөдөл, зан чанар гэд бүгдийг баг багаар шүүмжилж эхэлдэг. Таны давуу талыг хүртэл сул тал болгож хуургах тохиолдол бий. Таны илэн далангүй нийтж байдлыг хитрхийх яриад наа чи одоо бололтоо. Таны мэдрэмжтэй зан чанарыг чи хэд эмзэг байна гэж ярина. Таны хөдөлмөрч байдлыг чи өөрийгөө их боддог амиа хичээсэн хүн гэж шүүмжлэнэ. Таны амжилттай явааг аз гэж атаарах нь ийм байдал удаан үргэлжилвэл та өөртөө би ер нь хин юм бэ гэж эргэлзэж эхэлдэг. За дөрөвт нарциссист эрчүүдийн хамгийн түгээмэл ашигладаг аргууд гинэ. Тэд зүгээр ууралдаггүй, уурыг хяналт болгодог. Гэрийн уур амьсгал үргэлж түгшүүртэй байна. Юунаас болж дэлбэрэх нь тодорхойгүй. Өчүүхэн асуудал дээр ч уураа гаргадаг. Тийм болохоор хамт байгаа эмэгтэй нь байнга бие барьж амьдрна. Энийг хэлчихвэл яадаг болоо? Яагаад дууга хураачваа? Яагаад бас царай нь хуурчваа? Би дахиад юу буруу хийсэн болоо гэх мэтчлэн байнгын түгшүүртэй уур амьсгалд амьдрдаг. Эрүүл харилцаанд хүн тайвширдаг байхгүй юу? Тайван байдаг. Нарциссист хүнтэй байгаа тохиолдолд хүн байнга бие чангалчихсан байдаг. Зарим эрчүүд тесэрч биш дууга хураадаг. Хэдэн өдөр хэдэн 7 хоног бүр хэдэн сараарч ярилцахгүй явах тохиолдол байдаг. Тэр таныг хүн гэж огт бодохгүй. Нэг гэрт амьдарч байгаа хэрнээ хий үзэгдэл мэт таныг үл тоодог. Энэ үед эмэгтэйд маш их буруутай мэдрэмж төрдөг. Би л бас нэг юм буруу хийчлээ. Яаж энэ хүний уурыг нь гаргах вэ гэж толгоогоо гашлахж стресстэй суудаг. Энэ бол нэг төрлийн сэтгэл зүйн хүчирхийлэл. За түншлэн нарциссист эрчүүд дэндүү сайн худлаа ярьж өөртөө итгүүлж нөхцөл байдлыг өөрийнхөө талд авчирч чаддаг авьяастай. Хаана байсан, хинтээ уулзсан, мөнгөний тухай, өмнөх харилцааны тухай, ажлын тухай бүх жижиг хэрэггүй мэт зүйлдэрч худлаа ярьж чадна. Яагаад гэвэл тэдний хувьд үнэн гэдэг нь үнц нь бишээ. Өөрт нь ашигтай юу, үгүй юу гэдэг л чухал. Тэд нар газлайтинг гарамгаа хийдэг. Энэ бол хамгийн аюултай арга шүү. Газлайтинг гэдэг нь таны өөрийн нүдээр харсан, сонссон, мэдэрсэн, ойлгосон, бодож байгаа зүйлдээ хүртэл эргэлзэхэд хүргэдэг сэтгэл зүйн манипуляц юм. За тэд ийм үгсийг их хэлнэ. Тийм юм болоогүй. Би тэгж хэлээгүй шүү дээ. Чи андуураад байна. Чи хит эмзэг байна. Өөр хүн бол ингэж хүлээж авахгүй. Чи сүржигнээд дээ штэ. Чи чинь ямар мартамхай юм бэ? Чи асуудлыг байн хүндрүүлж явах юм. Зовлон гуугаад байгаа мó хайшин. За эмэгтэй хүн иймэрхүү үгийг олон тавтамжтай сонсоод ирэхээр аажмаар өөрийн мэдрэмжтэй итгэхээ болдог гинэ. Шийдвэртэй эргэлздэг болно. Дандаа уучлал гуйна. Би л асуудалтай юм байна гэж бодно. Бодит байдлыг тайлбарлахдаа хүртэл тэр хүний үгээр тайлбарлаж эхэлдэг. За нарциссист хүн бол өөрийнхөө бурууг үхчихсэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Ямар ч нөхцөлд өөрийгөө хамгаалж таныг буруутгах нь. Гомдлсон хүн нь та. Асуудалтай хүн нь та, эмзэг хүн нь та, байн гоншгонж гомдолж яадаг хүн нь та. Баримт гаргаж тавилаа. Ярианы сэдвийг шууд өөрчилнө. Хэрвээ та үннийг яриад эхэлвэл өөрийгөө хохирогч болгож хуургана. Нарциссист эрэгтэй таныг ганцаараа байхад дуртай. Яагаад гэвэл гаднаас орж ирэх эрүүл дуу хоолой хэн нэгний зөвлөмж бүр түүний хяналтад аюултай. Тиймээс найзуудыг чинь голно, гэр бүлийг чинь буруутгах нь, хамт олонны чинь талаар байнга сөргөөр ярина. Ингэснээр нэг мэдэхэд та зөвхөн түүний ертөнцид л
үлдсэн байдаг. За тавт нөхөр болсон хойно нарциссист эрэхтэй ямар үйлдэл гаргадаг вэ? Одоо хамгийн хүнд хэсэг рүү орцгоё. Нарциссист залуутаа үерхэх нь үнэхээр хэцүү. Гэхдээ гэрэлсний дараа бүр аимшигтай хэцүү болдгийг шүү. За суугаад нэг гэрт орлоо, хамтын амьдрал эхэлнэ. Мөнгө, хүүхэд, гэрийн ажил, нийгмийн дүр төрх, хууль, эрх зүй, хоёр талын гэр бүл, эдийн засгийн хамаарал гээд илүү олон зүйл холбогдож ордог. Ийм үед нарциссист нөхөр эхнэрээ тусгаарлаж зөвхөн өөртөө хамааралтай болгоно. Эхнэрийг найз нөхөд гэр бүл нийгмээс тусгаарлаж бүр ажлаасаа ч гарахыг шаардах тохиолдол байдаг. Чи хүүхдийнхээ хүмүүжлд анхаарал таа. Чи гадуур юугаа хийж бүтээдэг юм бэ? Чи ажил хийлээгээд хэдэн төгрөг олж иртیں۔ Гэрийн ажлаа эхлээд олигтой хэлдэг. Эхнэрийнхээ үүргийг биелүүлдэг. Гэр бүлээс илүү ажилчин чухал байна уу? Чиний карьер чухал байна уу? Чи эмэгтэй хүн шүү дээ. Энэ бүгдний гаднаас нь харахад уламжлалт үүрэг ярьж байгаа мэт боловч яг үнэндээ өөрийнхөө эрх мэдлийг л ярьж байгаа. Эхнэрээ бол огт боддггүй гэсэн үг. За тэгээд хүүхдээ харж өсгөх, гэрийн ажлаа хийх, нөхрийн уурыг зохицуулах гээд бүх ажил эхнэрийнх нь нуруунд дээр ирдэг. Харин нөхөр нь өөрөө огт тусалдаггүй, хариуцлага үүрэхгүй, сонирхолгүй, тэгсэн мөртлөө шаардлага өндөр, шүүмжлэл тавьдаг. За хэрвээ өөрөө амжилтгүй явж явах юм бол эхнэрийн буруу. Бас гадуур ажил нь бүтлгүүтвэл бас эхнэрийнх нь буруу. Өглөө ажилдаа оройтвол эхнэрийн буруу. Карьер нь хүснээр нь явахгүй бол эхнэрийн буруу. Эхнэр нь өвдөхөд хүртэл өөрийгөө авч чадахгүй арчаагүй гэж эхнэрээ буруутгадаг. Энийг сонсож байгаа зарим нэг хүмүүс нь ариггүй л хөө ийм эрэгтэй хүн байдаг юм уу гэж бодож иж магадгүй. Ийм эрэгтэй хүмүүс зөндөө байгаа шүү, байгаа. Тэд эхнэрийнхээ өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг юучгүй болгодог. Гадаа төрхийг нь шүүмжлэн, ухаан муутай гэж басамжлан, гэрийн ажлыг нь үгүйсгэн, хийсэн хоолыг нь голно, хүүхдүүдээ сайн харсангүй гэж шүүмжлэн, бэлгийн харилцаагаар хүртэл дарамтлагдаг. Яагаад вэ гэвэл өөрийгөө үнэлтгүй хүнийг удирдах нарциссист хүний хувьд маш амар байдаг учраас. Нарциссист нөхрийн хувьд эхнэр нь зүгээр л өөрийнх нь нэр хүндийн чимэг, гадуур гайхуулах трофи, гэрийн үнгүй ажилчин, уур бухимдлаа гаргадаг хогийн сав, бэлгийн дур хүслийг нь хангагч, хүүхэд асрагч, өөрийг нь байгааг мэдрүүлэгч хэрэгсэл гэж хардаг. Түүнээс бол эхнэрийнхээ дотоод ертөнц, хүсэл, сонирхол, тэр өвдөлт, ганцаардал, хэрэгцээг огт авч хэлцэхгүй. Тэрийг нь мэдэрч чадахгүй. Тэр мэдэрдэг тэр сэтгэл нь эвдэрсэн хүмүүс. Нарциссист эрчүүд гадуур нэг өөр хүн, гэрээсээ бас нэг өөр хүн болж хуурдаг. Энэ бол маш олон эмэгтэйчүүдийн зовлон. Гадуур ээлдэг, боловсон, ажилсаг, нэр хүндтэй, сайн аав, сайн нөхөр шиг харагддаг. Харин гэртээ хүйтэн, хараал урсгадаг, халамжгүй, үл тоосон, залхуу, ууртай, нэг л их яргуулсан хүн байнга айц төрүүлдэг. За 6-т ийм харилцаанд байгаа эмэгтэй хүн тэгвэл яаж өөрчлөгддөг вэ? Хүмүүс ихэвчлэн нарциссист хүнийг шинжилдэг. Гэхдээ хохирогч эмэгтэйд юу болдгийг ойлгох нь бүр илүү чухал. Тэгвэл хохирогч эмэгтэй хэрхэн өөрчлөгддөг вэ гэвэл найз залуудаа нөхөртөө хит тааруулж амьдардаг болно. Нөхрийнхөө дууны өнгө айс, мессеж, царайны хувирал, алхаа гიშгэ, хаалгаа хүчтэй хааж гин үү, зөөлөн хааж гин үү, ярих уу үгүй юу гэд бүгдийг хит анзаарч амьдардаг болно. Өөрийн хүсэл хэрэгцээг нууж, маргаан гарахгүй байхыг л боддог. Гаднаас нь харахад их халамжтай, их эвтэй, их ухаалаг хүн мэт. Гэтэл үнэндээ гэртээ жинхэнэ хүчрхийлэгч байдаг. За бас өөрийн мэдрэмжэндээ итгэхээ болно. Би хит эмзэг юм болов? Би хэтрүүлээд байд юм болов? Би л буруу бодоод ах шиг байна. Би буруу ойлгоод ах шиг байна гэд өөртөө байнга эргэлзээтэй амьдардаг. Түүнчлэн шийдвэр гаргаж чадхаа болно. Жижиг зүйл дээр ч эргэлздэг. Энийг хийж болох болов? Тэрийг хийчихвэл яах бол? Миний шийдвэр буруу болчихвол яана? Бас орж ирээд бөө юм болоод унах үедээ гэж байнга нөхрөөсөө хамааралтай амьдралтай болдог. За тэгээ өөрийгөө байнга буруутгах нь ямар нэг асуудал үүслээ шууд өөрөөсөө буруу байна. Би тэгэж хилтгэн л буруутлаа. Ярих цаг нь биш байсан юм шиг байна. Би арай яарчих шиг боллоо. Би ер нь сайн ихнэр байж чадж байгаа юм болов? Би түүнийг л уурлуулаагүй бол гэд хамаг асуудлыг өөртөө тогтдог юм зуршилтай болдог. За хамгийн амар нь өөрийгөө байнга бусдтай харьцуулдаг болно. Нөхөр чинь үргэлж таныг бусдтай харьцуулдаг болохоор та ч гэсэн өөрийгөө байнга бусдтай харьцуулдаг бүр тийм дадал зуршил, бүр шууд өөрийн далд ухамсар чинь тэгэж боддог болсон байна. За энэ хэсэг маш чухал шүү. Цаг үргэлж төгшүүртэй амьдардаг болно. Холдохыг хүснэ. Та тэр хүнээс холдохыг хүснэ. Гэхдээ яагаад гэдгээ бүрэн тайлбарлаж чадахгүй. Амар гоо. Бүгд хэвээ мэт санагдана. Таны хувьд энэ амьдрал хэвээ мэт санагдана. Гэхдээ дотор нь энд нэг л буруу юм байна гэсэн дохио байн гасдаг. Энэ юу нь болохгүй байгаа юм бол яагаад ийм хэцүү байгаад байгаа юм бол энэ
Яг яагаад байгаа юм болоо гэсэн тохио байн ойдог. Гэхдээ яг юу гэдгийг та мэдчих чадахгүй, ойлгож чадахгүй. За ингэж явсаар бусад хүмүүст итгэхээ болно. Нэг хүний гарт удаан хугацаанд мушгуулж, буруутгагдаж, гомдол тээж явсан эмэгтэй дараа нь бусдад итгэх итгэлээ алддаг. Бусдаа нээлттэй харьцаж чадхаа болдог. За долоот тэгвэл яагаад ийм нарциссист эрэгтэй хүнээс салах хэцүү байдгийм бэ гэвэл гаднаас нь хараад үгнэхэд бол амархан шүү дээ. Тэр эмэгтэй хүний зовлонгийн сонсоод хөө чи яаж ийм эрэгтэй хүнтэй амьдарч юм бэ? Зүгээр л салчаачтай гэж хэлэх амархан боловч аль хэдийн тэр эрэгтэй хүний иргэшээлд ороод удаан хугацаанд амьдарсан хүмүүс л энэ зовлонг мэднэ, ойлгоно. За дийлэнх тохиолдолд эмэгтэй сэтгэлд түүнтэй уулзсан анхны мөчүүд, сайхан дурсамжууд тархинд нь үлдсэн байдаг гинэ. Анх үнэхээр гоё байсан да. Ийм хүн байгаагүй дээ. Намайг чин сэтгэлээсээ хайрладаг хүн байсан да. Тэр анхны үе рүүгээ буцаад очиж магадгүйгээд анх уулзсан эрэгтэй дүр төрхтөөгөө зууралцсаар байдаг гинэ. Тэдний хамгийн зөвүүн арга нь үргэлж муухай ааштай байдаггүй. Заримдаа маш зөөлөн хандаж уучлалтгүй. Чамайг санаж ийн, чи минь мундаг шүү дээ. Тэнгэр тултал нь магтана. Энэ тасалдсан шагнал нь эмэгтэйг бүр илүү уйдаг гинэ. Тэр нарциссист эрэгтэйтэй бүр ингэж уяа зангитай хайчдаг байна шүү дээ. Бас нарциссист эрэгтэйтэй уулзсан эмэгтэй тэр эрэгтэйг аварна гэж боддог гинэ. Энэ хүн дотроо шарахтаа болохоор л ингэж байгаа. Би л энэ хүнийг зөв хайрлавал өөрчлөгдөх байх. Түүнийг бүгд орхисон. Би л ойлгох ёстой. Би яваад өгвөл энэ хүний хажууд хинч үлдэхгүй юм байна гэдэл хамаг ачааг үүрч амьдэрдэг. Гэрэлсэн эмэгтэйчүүдийн шууд салж чаддгүй бас нэг шалтгаан нь гэр бүлээ авч үлдэх. Хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэн их хүний сэтгэл, санхүүгийн асуудал, нэр хүнд, ганцаардал, өшөө авалтаас айх, нийгмийн айдас, гэр бүлийн саллтын дараах эрсдэлгээд маш олон бодит хүчин зүйл бас нөлөөлдөг. За 8-д салсны дараа нарциссист эрэгтэй ямар үйлдэл гаргадаг вэ? Олон хүн салалт бол төгсгөл гэж боддог. Гэвч нарциссист эрэгтэй хүнтэй та холбоотой байж байгаа салсан болвол энэ нь өөрөө шинэ үе шатыг эхлүүлдэг гинэ. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр тэд ямар ч тайлбаргүйгээр холбоо тасалж сургаггүй, чимээгүй алга болдог. Энэ нь зүгээр тоохгүй байгаа юм биш ээ. Харин таныг эргэлзээ, түгшүүр, хүлээлтэд үлдээх гэж байгаа нэг арга мэхэн шүү. Энэ арга мэхэнд нь хууртаж болохгүй штэ. Нарциссист эрэгтэй хүнтэй хамт амьдарч байгаа салсан л бол бөхсөө алгадаад чин сэтгэлээсээ баярлал. Йоо, ашхуур минь ёо, энэ юмнаас ингэж нэг салах гэж бөөн баяр гэж тэр бөхсөө алгадаад баярлал заяо. За тийм бөхсөө алгадаад чин сэтгэлээсээ баярлаж байтал гинт буцаад ороод ирнэ. Тэр хүн чи яваад өгөхгүй заяо. Та арайч нэг муу тайвшраад дөнгөж сэтгэл санаагаа зэгцэлж байхад сайн уу? Чамайг бодоод чи зүгээр үү? Бид ярилцах хэрэгтэй гэж бодохгүй байна уу? Өнөөдөр нэг уулзах уу? Өнөө тантай анх уулзсан ийдэг, найрсаг, халамжтай, хайртай, романтик, бэлгэсэлт авч өгдөг тэр залуугийнхаа дүрээр дахиад таны өмнө гараад ирнэ шүү. Энэ үед л хууртаж болохгүй. Зүгээр л танд одоо хүртэл нөлөөлж чадаж байгаа эсхээ шалгаж байгаа хэрэг. За бас нийгмийн сүлжээгээр таныг өдөөн хатгах, өөр эмэгтэйтэй авахсан зургаа оруулах, хит аз жаргалтай мэт харагдах, эсвэл эмо пост оруулах, таны зурган дээр лайк дарах, таны сториг үзэх гээд таныг янз бүрээр туршиж үзнэ. Энэ бүхэн хайр биш ээ. Би одоо ч чамд нөлөөлж чадна гэсэн оролдлого байж болно шүү. Нарциссист эрэгтэй хүмүүсийн гимшил биш шүү. Би өөрчлөгдсөн, би их зүйл ойлгосон. Би чамайг алдчихад л энэ бүгдийг ойлголоо. Надад нэг боломж өгөөч. Одоо би өөр хүн болно. Би энэ бүх алдаагаа заснаа. Энэ үгнүүд нь хууртаж болохгүй шүү. Болгоомжтой хандах хэрэгтэй. Нарциссист хүн буцаж ирэхдээ хайртай дэ биш. Өөрийн тижээл, хяналт, баталгаа, хуучин эзэмшлээ эргүүлэн авахын тулд ирдэг. Нэг эмэгтэйтэй очиж уулзлаа. Нөгөөх нь энэ нарциссист залуу шүү дээ салаа авчлаа. Бас нэг эмэгтэйтэй очиж уулзлаа. Нөгөөх нь танай салаа авчлаа. Тэ эцэст нь яадаг вэ гэхээр за тэр л те намайг нарциссист гэдгийг мэдж байгаа ч гэсэн намайг хүлээн зөвшөөрдөг ганц эмэгтэй одоо хүртэл намайг хүлээж байгаа гэд тань дээр буцаад яваад очих нь штэ. Бөхсөө нэг сайхан алгадаад баяртай гэсэн бол тэр чигээр бөхсөө алгадаад явсан дээр шүү нэрнгэсээ. За 9-т нарциссист эрэгтэй татагдахад нөлөөлдөг эмэгтэй хүний дотоод шалтгаанууд, дотоод сэтгэл зүйг бүгдээр хамт үздэцгээе. Зарим эмэгтэйчүүд нарциссист эрэгтэй хүнтэй таарад ямар хүн гэдгийг нь мэдээд шууд холдож чаддаг. Би сая хэлсэн шүү дээ. Харин зарим нь нарциссист харгис хүйтэн зан чанарт нь улам татагтаад байдаг. Яг тийм эмэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Өөрийг нь зоддог, хүчрхийлдэг, байнга доромжилдог, архиудаг, агсам цогтуу тавьдаг, ийм айцтай, ийм чичирдэг, тав тухгүй орчинд байлгадаг эрэгтэй хүнд
татагтаад байдаг те. Тэрнээс арай нэг мус алчаад яг адилхан эрэгтэй хүнтэй очиод уулзсан байдаг. За үүнд олон зүйл нөлөөлдөг. Нөхцөлтөө хайр мэдэрч өссөн эмэгтэй. Хүүхэд наснда сайн дүү авах юм бол магтуулдаг. Амжилт гаргавал шагнадаг. Сайхан харагдвал үнэлдэг. Төгс байвал загнаж зэмлдэггүй. Алдаа гаргавал буруутгадаг. Юу ч хийхгүй бол үл тоогдсон. Ийм орчинд өссөн бол эмэгтэй хүн дотроо би байгаагаараа хангалтгүй. Би хайрлуулахын тулд заавал ямар нэг юм хийх ёстой. Би хичээж байж хүлээн зөвшөөрөгдөн гэсэн итгэл үнэмшилтэй болдог. За нарциссист ирчүүд бага наснда хайрыг авч үзээгүй охтуудыг маш хурдан өөрийн болгож авч чаддаг. Өөрийгөө бити үүсгээрээ, өөрийгөө байнга нэгт тавьж байгаараа, өөрийгөө байнга номер 1-т анхаарч байгаараа. Та буруу юм хийсэн байж болно, буруу амьдрсан байж болно. Тэр бүх алдаагаа ардаа үлдээгээд одоо цаашд яаж амьдрах вэ гэдэг дээрээ л төвлөрөөрэй. Та үнэхээр үн цэнтэй эмэгтэй шүү. Та үнэхээр үн цэнтэй бүсгүй шүү. Та би таныг хэлж байна. Үгүй та өөрөө мөн шүү та. За бас хүүхэд нас, өсвөр нас эсвэл амьдралын тодорхой үе шатанд маш их ганцаардсан хүн өөрт нь хит хүчтэй анхаарал хандуулж байгаа хүнээс амархан холдож чаддгүй гинэ. Яагаад гэвэл тэр нь хайрч бай, хүчрхийлэлж бай. Анх удаа хүнээс хандлага гэдэг зүйлийг авч байгаа учраас тэрийг хайр гэж буруу ойлгодог гинэ. Тэгэхээр бага насандаа, өсвөр насандаа тий хин нэгэн хүнээр хайрлуулж байгаагүй маш их ганцаардыг тээж өссөн бол хүчрхийлэлч бай тэрийг ямар гоё намайг тоож шít, намайг ойшож шít, хинч надтай ингэж харьцдаггүй байсан да гэд хүчрхийллийг хүртэл хайр гэж андуураад тэгээ тэрнтэйгээ ингээ уялдаа тэрнээсээ салж чаддгүй гэж байгаа байхгүй. За 10-т тэгвэл ийм харилцаанаас яаж гарч яаж эдгэрэх вэ? Одоо хамгийн чухал хэсэг шүү. Өөрийгөө буруутгахаа зогсоогоорой гэж бүр хүсмээр байна. Өөрийгөө бити буруутгаарай. Танд ямар ч буруу байхгүй. Таны буруу байсан ч амьдралд чинь тулгарч байгаа асуудлыг найз залуу чинь, нөхөр чинь, аав чинь ойлгоод хуваалцаад хамт даван туулж танд туслах үүрэгтэй шүү. Энэ бол эрэгтэй хүн, эр хүний үүрэг. Та сул дорой, мэдлэг боловсралгүй, эсвэл хитрхи сайн байсан болохоор ч биш. Та амьд үлдэхийн тулд, хайрлуулахын тулд, харилцаагаа авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Хэрвээ та нэг хүний дэргэд байнгын айцтай, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч, үргэлж түгшүүртэй нөхцөлд амьсгаач авах хэцүү байгаа бол тэр хайр биш гэдгийг 100% бат хэлье. Энэ бол хайр биш шүү. Хайр бол эрх чөлөө, амар амгалан, тайван орчинг хүнд өгдөг. Би хүүхдээ өнчрүүлэхгүй, би энэ хүнийг аварна гэдэг дүрээсээ гарах хамгийн чухал шүү. Та түүний шархны боолт нь болох гэж төрөөгүй штэ. Та нарциссист хүнтэй удаан амьдэрсэн бол тогтвортой, тайван, энгийн, тантай хүндлэлтэй харьцаж байгаа тийм хүн танд анхандаа уйдгартай санагдаж болно. Яагаад гэвэл таны тарих, драм, түгшүүр, хүчтэй савлгаанд дассан байдаг. Та энийг хайр гэж ойлгоод нэг танил мэдрэмж гэж байдаг штэ. Таны далд тухамсар цууцсан байгаа. Тэрийг хүн эргэж хайгаад идэх байхгүй юу? Эдгэрэл гэдэг бол би энэ хүнтэй байхдаа хүчтэй татагдж байна уу? Миний сэтгэл зүй тогтворгүй байнгын юм савлгаатай байна уу? Эсвэл энэ хүнтэй байхдаа би тайвширч чадаж байна уу? Би энэ хүнтэй байхдаа ягаад ч юм өөрийнхөө айгуу гоё тийм тайван байна уу? Энэ шалгуурыг та өөрөө маш сайн анзаардаг байх хэрэгтэй. За бас танд дэмжлэгтэй орчин хэрэгтэй. Тогтвортой, тайван хүмүүс, буруутгахгүй сонсдог хүмүүс, сэтгэл зүйн зөвлөгөө, өөрийн мэдрэмжийг баталгаажуулах аюулгүй орчин танд хэрэгтэй болно. Хэрвээ та хүчирхийлэгч, нарциссист иймэрхүү ижил төрлийн хүн рүү дахиад татагдаад байвал, салсан мөртлөө мартаж чадахгүй байвал, өөрийгөө буруутгах чинь зогсохгүй байвал, за тэгээд түгшүүр, нойргуутал, сэтгэл готрол, стресс дагалдаад байвал мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах нь чухал шүү. Хүн өөрөө эмчилгээнд явна гэдэг те сэтгэлээ засна гэдэг сэтгэл зүйн зөвлөгөө авна гэдэг сул дорой хүний хийдэг үйлдэл биш шүү. Хүн өөрийгөө ойлгоод мэдрээд энэ сэтгэл дотор болсон асуудлаа цэгцлээд өнгөрсөнд болсон тэр бүр шархаа нэрлээд тодорхойлоод энэ бүхнийг ойлгохоор хүн жинхэнэ тайвшрал, жинхэнэ өөрийгөө олж жинхэнэ эрх чөлөөтэй замаар алхаж эхэлдэг байхгүй юу? Гаднаасаа биш, энэ дотроосоо энэ сэтгэлээсээ маш их хүчтэй болно гэсэн үг. Хинээс ч хамааралгүй, хинээч шүүмжлэл, хинээч үг, хинээч одоо юунд ч автахгүйгээр өөрийгөө үнэлэх чадвартай болно гэсэн үг. Энэ бүгдийг ойлгож эмчилчээж хүн өөрөө салхи хүлээхээр л ийш тийшээ савлахгүй, хин нэгэн юм ярингуут л ийш тийшээ савлахгүйгээр яг өөрийнхөө замаар тууштай алхаж чаддаг болно гэсэн үг. За одоо тэгвэл нарциссист аав
охиныхоо амьдралд ямар мөр үлдээдэг вэ? Энэ бас маш чухал шүү. Энэ сэдвийг эхэнд биш хамгийн сүүлд оруулж байгаа шалтгаан бол маш энгийн. Та эхлээд нарциссист эрэгтэйтэй харилцаа яаж эхэлдэг, яаж эвдэрдэг, яаж хүнийг гэмтээдэг вэ гэдгийг ойлгосны дараа тэгвэл яагаад ийм хүнд дахин татагтаад байдгийг юм бэ гэсэн гүн асуулт руу орж чаднаа. Тэр гүн үндсийн нэг бол нарциссист аавын нөлөө байдаг гэж байгаа байхгүй юу? Охинтой хүний хувьд яг энэ сэдвийг ярихад бол нэр үнэхээр хэцүү байна. Гэхдээ аав гэдэг охины хувьд зүгээр нэг эцэг хүн биш. Аав бол охиныхоо хувьд эрэгтэй хүний анхны загвар, эрх мэдэлтэй хүний анхны дүр, хайр ба айдсыг анх холбож сурдаг дүр, эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй яаж харьцаж байгааг анх биеэрээ мэдрүүлдэг их сурвалж нь болдог гэж байгаа байхгүй юу? Аав хүн. Охин ааваараа дамжаад дотроо дараах асуултуудын хариуг нь олж авдаг. Эрэгтэй хүн гэж ямар хүн байдаг юм бэ? Эрх мэдэлтэй хүн яаж аашилдаг юм бэ? Эмэгтэй хүн харилцаанд ямар байр суурьтай байх ёстой юм бэ? Хайр гэдэг тайван юм уу? Эсвэл түгшүүртэй юм уу? Хайр гэдэг хүндлэл үү эсвэл айдас уу? Энэ бүхнийг аав хүн, эцэг хүн үгээрээ заадаггүй гинэ. Харин гэр бүлийн уур амьсгал, ээжтэй нь харьцаж буй харилцаа, өдөр тутмын харилцаагаараа охиндоо харуулж байдаг. Нарциссист аауд өөр төрхтэй байж болно. Гэхдээ нийтлэг шинжүүд нь гэртээ эрх мэдэлээр тулгуурсан уур амьсгал үүсгдэг гинэ. Ээж, хүүхдүүд гэр бүлийнхэн нь аавынхаа нүдний аясаар хөдөлдөг. Эсэргүүцвэл уурлна, хүчрхийлнэ, зодно, цохино, доромжлно, эсвэл дуугүй болж шийтгдэг. Хүүхдийнхээ дотоод ертөнцөөс илүү гадаад амжилтыг чухалчилдаг. Нөхцөлтөө хайрладаг. Гэр бүлийнхэн нь аавын уурыг хүргэж болохгүй гэсэн айдастай амьдардаг. Ийм орчинд өссөн охин дотроо эрэгтэй хүн бол болгоомжлох ёстой хүн. Эрэгтэй хүнд тааруулж амьдрах ёстой. Хайрыг айдас, түгшүүр гэж андуурч өсдөг. Аавдаа үл тоогдсон, шүүмжлүүлсэн, доромжлуулсан, сэтгэл хөдлөөч илэрхийлж чадаагүй охтууд эрэгтэй хүний өчүүхэн анхааралд маш хурдан татагдаж сэтгэл хөдлөлд автдаг гинэ. Энэ бүр үнэхээр үнэн. Аавынхаа хайрыг авч чадаагүй, яг ааваараа үл тоогдсон, шүүмжлүүлсэн, доромжлуулсан, сэтгэл хөдлөөч илэрхийлж чаддгүй, аавгүй өссөн ийм охтууд эрэгтэй хүний нэг жоохон уян хатан үг тэр нөө чихэн дээр цэцэг ургуулна гэдэг шүү дээ. Нэг жоохон юм хэлэнгуут л хамаг зүрх сэтгэлээ хүчдэг. Хамаг бие зүрх сэтгэл бүхнийг аваачаад хүчдэг. Энэ үнэхээр харамсалтай. Эсвэргээр нэг бол эрэгтэй хүнээс бүр мөсөн сэтгэлээ хааж өсдөг гинэ. Өөрийгөө аюулгүй байлгахын тулд асуудал гарахгүй байх, олон юм хүсэхгүй байх, дуугүй байх, ямар нэг шин юм хийх хүсэлгүй, өөрийнхөө жинхэнэ хүслийг дарж амьдрах амьдралын зуршилтай болсон байдаг. Ийм охтод хамгийн түгээмэл үүсдэг асуудал хүнд хит тааруулж амьдрах хариу үйлдэл үзүүлдэг. Аюулыг багасгахын тулд нөгөө хүнээ баярлуулъя, эсэргүүцхийн оронд тайвшруулъя, өөрийнхөө хэрэгцээг өөрийгөө дараа болгоё те. Эхлээд энэ хүний учрыг нь олчих, энэ хүний арга ивийг нь олчих гэж нөгөө хүнийхээ сэтгэл санааг илүү чухалчилж үздэг. Нарциссист аав охиныхоо өөрийгөө үнэлэх үнэлэмжид яаж нөлөөлдөг вэ? Төгс байх гэж их хичээдэг гинэ. Амжилтаар өөрийгөө батлах гэж оролддог. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүнээс үнэлгээ авах хүсэлтэй болно. Гаднаа хичнээн амжилттай явж байгаа ч гэсэн дотроо үргэлж хангалтгүй мэт мэдрэмжтэй явна. Эрх мэдэлтэй хүний өмнө амархан өөрийгөө өгч болдог. Буруутай мэт мэдрэмж нь байнга хамт явна. Бусдын сэтгэл санаа хит хардаг. Том болоод нийгэмд маш мундаг явж болно. Гэхдээ аавынхаа өмнө очихоор л дотроо би хангалтгүй. Би одоо ч гэсэн батлуулах хэрэгтэй гэсэн мэдрэмж нь хөдөлдөг. Нарциссист аавын нөлөөнөөс эдгэрэх хамгийн ихний алхам бол би ийм болсон нь миний буруу биш гэдгийг ойлгож чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөх. Би яагаад ийм хүчрхийлэгч, ууртай, түгшүүртэй ийм нарциссист эрэгтэй хүмүүс татагтаад байсан болоо гэдгээ ойлгох. Яагаад энэ хүмүүст өөрийгөө батлах гад тэгтлээ хичээгээд байсан болоо? Яагаад эрэгтэй хүний уурыг хит их анзаардаг байсан болоо? Би яагаад тайван, эрүүл сэтгэлтэй эр хүнд татагддаггүй байсан гэдгээ ойлгох. Эдгээр ойлголтууд нь өөрөө маш том эдгэрлийн эхлэл болдог гинэ. Тэгэхээр бидний дийлэнх нь бага наснда эцэг эхийн хайр халамжийг авч өсөөгүй. Хүчрхийлэл, хэрүүл маргаан, айдас, түгшүүр дунд өссөн. Хайрлуулахын тулд өөрийгөө золиослж ямар нэг үйлдэл хийдэг зуршилтай болсон. Өөрөөсөө илүү бусдад тааруулж амьдрахад дэндүү дассан байдаг. Энэ бүхнийг ойлгож эхэлсэн л бол эдгэрэл эхэлсэн гэсэн үг шүү. Хайр гэдэг айдас биш, хайр гэдэг хяналт биш.
Хайр таныг үгүйсгдэггүй. Жинхэнэ хайр таныг хэн бэ гэдгийг мэдрүүлдэг. Жинхэнэ хайр таныг байгаагаар чинь хайрладаг. Та өөрөөрөө байж болно. Жүжиглэх шаардлагагүй. Буруу ярьчихвэ гэж үгээ бодож ярих шаардлагагүй. Хайр гэдэг эрх чөлөө. Хайр гэдэг амар амгалан. Бүгдээрээ жинхэнэ хайртайгаа уулзраарай гэж өрөөгөөд өнөөдрийнхөө бичлэгийг өндөрлөё. За тэгвэл бүгдээрээ золбоотой үедээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.